За улсын энэ одоо зүйтэй хэрэгтэй тогтоолын төсөл орж ирж байна. Надад нэг асуулт гэдэг юм алга надад санал байна. Төсөв төртгөн хүрэлцэхгүй болсон нэгдүгээр зүйл дээр эн чинь одоо уулаасаа л ийм болчиход байгаа шүү дээ. Манай энэ төсөв хөрөнгө оруулалтын дампуураад байгаа шалтгаан бол он удаан жил үргэлжлээд байгаа гол шалтгаан бол олон жил дамнуулж хийдэг. Ерөөсөө ингээд нэг 100 объектыг 5-6 жил барьсанд орвол 30 объектыг 2 жилийн дотор л барьдаг. Ийм л юм хиймээр байгаамаа. Пунслмаа гişүн. Таны санаачлахыг би дэмжиж байгаа. Тэрнийг одоо цаашаага энэ хилцэгтэй явахаар нэг засах байх уу? Нэмж оруулдаг алдаг арга юу вэ? Ерэн зүгээр манай засгийн газрын үед энэ дээр ингээд зогсоогоод бариад юм хийсэн л дээ. Тэгээд таны энэ 2 дугаар заалтан дээр ийм байгаа. Төсөв төртгөх нь өөрчлөгдөж байгаа шалтгаан. Эн чинь хугацаа нь хол болчихоор л төсөв төртгийн шинжлэгдээл 5 жилийн өмнө ихсэн гэл ингээд шинжлэгддэг байхгүй. Тэгээ энэ төсөв төртгийг өөрчлөөд байдаг энэ барилгын төсөвчин гэдэг нэг нөхдүүд бий. Тэднэртэй холбоотой жаахан заалт байхгүй л байна. Яг учрал гээд ерөнхий сайдны өчгөр хийж болох юм болов. За энэ 5 дугаар зүйл хэрэг байгаа мó? Энэ одоо улсын хурал маань тогтоол гаргаж аж засгийн газраас нэг тоо харах зөвшөөрөл авна гэдэг агуулгатай юм яваад байна л да. Ерөн зүгээр хэрвээ байдгийн бол төсөв хэлэлцсэн батлах хугацаанд биш. Улсын хурлын жилийн ер нь бид нэр ямар ч үед хардаг л баймаар биш шүү дээ. Сангийн яамных ингээ хуураад байгаа. Юм асуухаар та тэрний ороо харьчих тэр юм дээр байгаа гэсэн чинь нарийн юм харагддаггүй юм. Тэгэхээр хүнслэмаа гişүн тэрнийг бас олж мэдсэн л байна л да. Тийм учраас энэнийг вэ шүү дээ. Хэрвээ харах юм бол энэ заалт байна гэх юм бол энэ бид нар үргэлж хардаг баймаар биш шүү дээ. Их хурл дээр нэг сайн юм бий болсон байлаа. Манай их хурлын 5 газар хийсэн. Хуулийн хувийн хэрэг гэдэг юмыг бид их хурлын гишүүд тэрний хувийн хэргийг үзье гэвэл шууд онлайн хардаг болцсон. Их сайн болцсон. Тэр шиг засгийн газраас нэг тогтоол гаргаж гуугаад байхтай яадаг. Тэр нэг учралд нь хэлээл тэгэл яа чин зэ 5 бол бараг илүүц байна гэж харж байна. Дараа нь 3 дугаар зүйл чинь ингэж яах юм? Шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээлэл хангаж тусалцаа үзүүлж ажиллах Монгол Улсын засгийн газар учралд даалгасан. Энэ бараг илүүц үстэй. Энэ улаасаа засгийн газрыг энэ юмнуудаа хийгээд ороод ирээч. Ингэж гэж байна. Тэгэхээр би энэ тогтоолын төсөл бол маш чухал тогтоолын төсөл байна. Энийг иймэрхүү тогтоол 1 минут нэмчихье Алтан гишүүн. Засгийн газар маань энэ дээр жаах идэх зүтгэлтэй ажиллаад тэгээд энийг он удаан жил олон жил дамжиж одоо ингэж баригддаг энэ асуудал төсөв төртгөх нь өсдөг энэ асуудал энэ нь цаанаа дандаа л авилгал явж байгаа шүү дээ. Ер нь одоо бас тийм учраас 2-3 жилээс хэтрүүлэхгүйгээр барьдаг тийм юмыг л одоо энэ тогтоол дотроо хэлэлцүүлгийн явчих жаахан нэмээд өгчүүл болмоор байна. Дахиад яг манай их хурлын гишүүд биднийг буруутгадаг шүү дээ. Та нар л нэг баахан хэрэгтэйггүй объект, зурагтай зураггүй объект зүтгүүсээр байгаад оруулаад. Та нарт би сангийн сайдны аргыг хэлж өгье. Сангийн сайд бол их хурлын гишүүдээр төсөв батлуулахын тулд тгий наадахыг чинь 50-ыг тавьчихдаг. Дараа нь та нарын зураггүйг асчдаг. Эсвэл тендерийг чинь зарласангүй асчдаг. Одоо ингэ молигдуулж дууссан байлгүй. Одоо иймэрхүү юмар оролдохгүйгээр хэдүүлээ. Энэ улс орноо бодоод одоо чинь бараг 50 хүн тойроггүй байгаа шүү дээ. Тэгэхээр 50 хүн тойроггүй байгаа гэдэг чинь маш их юм бид нар Монголын